皆さん、こんにちは。今日の一言日本語の時間です。За бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдрийн Японог нэхэ хичээлийг эхлэе. 今日の先生は私、サイハンが教えます。さて、今日のテーマはゴミを出すです。За монголоор хогоо гаргаж тавих гэсэн үг. Тэгээ хогоо хаях гэж бас хэлж болно. Гэхдээ хогоо хаях, хогоо гаргаж тавих гэдэг нь жоохон ялгаатай учраас энэ ялгааны талаар дараа тайлбарлая. 日本ではどこに住んでいるかによってゴミの分け方、ゴミの出し方が決まっています。ゴミの分け方、これは日本語で分別、ゴミの分別とも言います。Заゴミの分け方гэдэг нь болохоор хогоо ялгах гэж хэлж байгаа юм. 次はゴミの出し方。ゴミの出し方はどんなゴミを何曜日に捨てるか、出すかが決まっています。Заゴミの出し方гэдэг нь хогоо яаж одоо хаях вэ? Яаж ялгаж хаях вэ гэдгийг хэлж байгаа юм. За ямар хогийг ямар гарагт хаях вэ гэдг нь одоо тодорхой байдаг байх нэ. さあ、日本には、一般的にゴミを、次のように分けます. За, Японд голчлон хогоо дараах байдлаар ангилна. Моёру гоми, шатдаг хог, шатааж болдог хог, моёнай гоми, шатдаггүй хог, за шатаахгүй хог гэж хэлж болно. Шигэн гоми. За, энэ нь нөөц болох хог. Дахир болгож болох хог гэсэн үг. Петтоботор, ундааны хуванцар сав, кан, бин, лаз, ундааны шил гэх мэтийг хэлэх нэ. За, гомио дасу гэвэл хогоо зориултын газар нь одоо тогтсон гарагт нь гаргаж тавихыг хэлнэ. За, хогоо гаргаж тавьдаг газрыг гомистебаと言います. ゴミ捨て場、хог хайдаг газар, хог тавьдаг газар гэсэн үг байна. За, гомио捨てるгэвэл одоо ер нь хог хаяхыг хэлнэ. Хог тарихыг ч гэсэн гомио捨てるгэж хэлнэ. За, жишээ болгоод гомиоどこに捨てますかгэж асуувал хогоо хаана хаях вэ гэж асуух нь. Гомиはあそこに捨ててください. гэвэл хогоо тэнд хаяарай гэх нэ. За, ゴミを捨てるとき、ルールを守ってください. За, хогоо хаяхдаа тогтсон дүрм журмаа заавал мөрдөөрэй. はい、今日の一言日本語は以上で終わります。次の一言日本語は6月1日です。